За энэхүү засгийн газраас яаралтай гормоор оруулж ирсэн хуулийн агуулганд шүүмжлэлт дагуулж байгаагаас гадна зарчмын олон алдаанууд гарсаар байгаа юм. Иймээс ч улсын хурлын даргын зүгээс засгийн газарт сануулга өгсөн. Тодорхойлох юм бол өмнө нь өргөн барьсан зөвшөөрлийн тухай хуулийг дагалдуулан эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж иржээ. Цаашид энэ мэт яаралтай горим гэсэн нэрийдлэр чанаргүй хууль оруулж ирээд ах юм бол улсын хурл засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй өргөн барьсан хуулиудад нь хатуу шаардлага тавьж унгах боломжтой гэдгийг хатуу санууллаа. Одоо бүр амар юм болох нь хуулийн шаардлага хангаагүй төслүүд өргөн барьчаад одоо улсын хурлын нэг авч хэлэлцүүлэхгүй байна гэж хэвлэлд яриа зогсож идэг болсон байна. Хайр найргүй буцаахын асуудал дээр хандсан шүү. Би анхааруулж хэллээ шүү. Бас засгийн газар маань ажил хийх гээд байгаа гэдэг бодлоор асуудлыг дэмжих гээд хичээгээд ажиллаад байх тусам буруу зүрүү асуудалд хандж байна. Одоо бүр нөгөө даварсаар давгийн оронд гихчээр өөрсдөө хууль хэрэгжүүлэхгүй хуулийн шаардлагыг хангахгүйгээр хуулийн төслүүд өргөн барьчаад одоо хилцсэнгүй гэж. Зөвшөөрлийн хуулийг дагаад эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах гээд ороод ирж байгаа байдал өөрөө ариун явдал муу юм уу биш юм уу? Би энэ гишүүдийн шүүмжлэлтэй санал нэг байгаа шүү.